За hi guys. Өдөр өглөө оройн минь. За өнөөдөр болохоор үнэхээр халуун өдөр болж өнгөлөө Герман. Тэгээ Earth ер нь хаасаагүй амар халуун багш байна. Монголоос бусдаар Монгол амар хэдэн байна гэж сонссон. Юуны түрүүнд олон юм оршилгүй шууд бичлэгэндээ ер нь орё гэж бодож байна. Өнөөдрийн бичлэгээрээ юу ярихаар ирсэн байна гэхлээр та бүхэн бас миний гарчигнаас шууд харсанчлан одоо хүртэл миний олж авсан 5 давуу тал би яг гадаадд сурснараа юу хэлж ойлгосон. Тэгээ хүмүүс бас гадаадд ирснээрээ энэ давуу талыг өөрөө эргэлхийлж, эрэмгийлж чадвал олж болно. Тэгээ энэ болгоныг олснараа чамд ямар давуу талтай ямар чам давуу талууд үүсэх тухай би хүмүүст ярих гэж бодсон. Яг толгой дотор чинь хэрвээ гадаад явах гэж байгаа бол надад яг ямар хэрэгтэй юм бол те яагаад хүмүүс ингээ гадаад руу явахыг гадаад руу явах эсвэл юм бүр тренд болоод байгаа яа хүмүүс гадаадд явахыг ингэж зориод байдаг болсон юм бол гэдэг талаар чамд нэг ч болов хариулт өгөх болов гэж бас бодож байна. Бодлоо. Тэгээд хасацгаая. Yay. Тэгээ хамгийн ихнийх нь болохоор миний хувьд human experience or academic experience гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор юу гэсэн өөрчлөл ингээд хүмүүстэй танилцаад ч бай, өөрийгөө ингээд шинээр олж нэх болгондооч бай. Энийг амар ингээд хамгийн ер нь хүнд байх ёстой experience-уудын нэг бол human life experience буюу хүний амьдралын туршиж авч байгаа туршлагууд ямар нэгэн академик туршлагаас хамаагүй илүү байдаг гэж би өөрөө бол боддог. Тэгээд мэдээж хүнд академик туршлага, академик чадвар үнэхээр хэрэгтэй. Хүн хэрэг цаашдаа амьдрал дээрээ илүү сайхан ажил, илүү цалинтай ажил ч гэдэг юм уу, эсвэл илүү чанартай ажил, өөрийн бие дамар ажил хийя гэж байгаа бол мэдээж хүн академик чадварыг, академик туршлагуудыг илүү цуглуулахыг хүн мэдээж хичээх хэрэгтэй. Гэхдээ миний point одоо миний энд хэлэх гээд байгаа гол санаа юу вэ гэхлээр мэдээж хүнд академик чадвар хэрэгтэй. Гэхдээ чамд гадаадд ирснээрээ хүний тэр болгон авч чаддгүй, хүний тэр болгон цуглуулж чаддгүй тэр нэг хүний амьдралын туршлагууд чамд өөрт чинь хүсээгүй жижигхэн саад бишэл туулах болгонд чинь чамд өөрт чинь хоримтлагдаж байдаг гэдгийг ер нь бол би өөр дээрээ ч гэсэн хүмүүсийн туршлаган дээрээс ч гэсэн харж ойлгосон үзэн дээр энийг болохоор хамгийн өөр ихний үнэт чухал зүйлс юм болов уу гэж бичсэн байна. За тэгээ би одоо яг юу хэлээд байна те яг хүний амьдралын туршлага гэхээр юу хэлээд байгаа зүгээр амьдраад л хичээлдээ яваад ингээл гэртээ ирээл хичээлээ хийгээд гэдэг ч юм уу эсвэл бол за мэдээж гадаадд ирж байгаа тэгээ оюутан болж байгаа хүн болгон илүү нэг хажуугаараа нэг ажил хийжээ гэсэн мөрөөдөл бас нэг юм бодолтой байгаа. Тэгээд яг тэрийг ингээ хийнгүүд хэлээд байгаа мó эсвэл яг юу хэлээд байгаа юм бол гэж бодож иж магадгүй. Тэгвэл би нэр яг юу хэлээд байна вэ гэхлээр яг үнэндээ миний хувьд academically юугаараа болвол академикийн төвшнөөрөө болвол миний хувьд яг үнэндээ Герман Монгол хоёр тийм их зөрүүтэй юм шиг яг үнэндээ санагддгүй гэх юм уу. Яг үнэндээ чи тэр их сургуулаас юу олж чадах, чи тэр сургуулаас юу сурч чадах гэдэг бол бүгд чамаас шалтгаалдаг. Тэгээ энэ нь хаана сурах, юу сурах, одоо ямар багшаар заалгах ч гэдэг юм уу, ямар хөтөлбөртэй байх гэдгээс үл хамааран ер нь бол одоо даяарчлагдсан нийгэм. Тэгээд надад бол төдийлөн Монгол Герман хоёрт яг таг ингээд хичээлийн хөтөлбөрөөр нь үзвэл ямар нэгэн ялгаа надад бол гардаггүй юм шиг санагддаг. Хамгийн гол ялгаа нь яад хүмүүс хилээд юм. Тэгээ гадаадд сурсан хүмүүс яад арай илүү чадвартай ажлын байран дээр гарч ирээд байна ч гэдэг юм уу. Эсвэл гадаадд сурсан хүмүүс яагаад бусдаас арай нэг төвшний дээгүүр хүмүүсээс ингээд үнэлгээ аваад байгаад хүмүүс түлхэгдээд байна гэдэг ч юм уу те. Тэр болгон дээр бол миний энэ ингээд хэлэх зүйлс бас ингээд өнгө нэмээд ч гэдэг юм уу яг яриа илүү акцент нэмээд орж ирж байгаа юм шиг санагддаг. Одоо системээрээ ялгаатаас гадна энд хамгийн том зааг нь хүн гадаадад ганцаараа өөрийнхөө биеэ дагаад амьдарч байгаа гэдэг нь энэ хоёрыг өөрөө маш ингээд салгаж харьцуулагддаг болгож байгаа байхгүй юу? Тэрнээс биш ямар нэгэн академик чадвараараа ч юм уу хүмүүс дээр дөрөө мэдээж хүний яаж хаанаас хинтээ сурж байгаасаа ялгараад хүний тэр академик чадварт гол нөлөө үзүүлж байгаа зүйлс нь өөрчлөлтүүд явж байгаа болохоос яг академикли төвшнгөөрөө Монгол Герман хоёр ямар нэгэн тийм том ялгаатай бол биш. Яг ингээд том ингээд одоо энэ хоёрыг ингээд
холдуулж байгаа энэ хоёрыг заагж өгж байгаа хамгийн ихний нэг зүйл бол мэдээж ганцаараа байж сурах. Гадаадд байгаа хүмүүс, гадаад руу сурахаар явсан хүмүүс, эсвэл ямар нэгэн байдлаар гадаад руу ганцаараа байх гээд явсан хүмүүс, амьдрах гээд явсан хүмүүстэй энэ зүйлийг хүсээгүй яг ингээд тойроод даваад яаж ч хамаагүй аргаар бултах боломжгүйгээр давж гардаг. Энэ нь ганцаараа байж сурах, ганцаардлыг мэдрэх гэдэг зүйл. За тэгээд би энэ талаар өмнөх бичлэгээр хэлж байсанчлан ганцаараа ингээд гадаадд байхаар яг юу мэдрэгддгийг тэгвэл яг тэрнээс яаж гарах юм энэ бүхэн чи яг үндэ хүн ингээд процессор өөрөө ингээд мэдрээд тэндээсээ гарахын тулд өөрөө хичээгээд үйл хийж байгаа болохоор тэр бүхнийг ингээд давж гарч байгаа байхгүй юу. Тэгээд тэр болгоно нэг жижигхэн journey болоод магадгүй би одоо хүртэл Монголд үлдчихсэн бол мэдээж миний ингээд эргэн тойронд гэр бүл маань байна, найз нөхөд маань мэдээж байх болно. Тийм би мэдээж ямар нэг их сургууль орсон байх болно. Тэгэл тэнд мэдээж л ингээд миний мэддэг чаддаг хэл дээр харилцах чадвартай, харилцах боломжтой хүмүүс байна гэдгээрээ миний энэ ганцаараа байж сурах, ганцаардаж сурах гэдэг зүйлс маань илүү л багасаад байх ёстой, илүү л нүүр тулах ёсгүй те шаардлагагүй болоод байх байсан байх. Тийм болохоор энэ хоёрыг заагдаж байгаа хамгийн дээд зүйл нь бол миний бодлоор ганцаараа байж сурах. За дараагийнх нь болохоор амьдралын жижигхэн саад бэрхшээлүүд буюу чиний хийх ёстой нийц. Тэдний нь юу хийж байгаа нэ гэхлээр жишээлбэл чи Германд хамгийн хэглээ одоо тий. Германд гэлгүй. За зүгээр жишээ аваад Германд чи хамгийн анх ирээд мэдээж чиний амьдрал чинь шууд дартаа эхэлчихгүй. Чиний амьдрал чинь урд чинь юу ч шаардлагагүйгээр бэлэн болоогүй байгаа. Чи хамгийн түрүүнд энэ хэрэгэлдэг Ausländer Behörde буюу чи гадаадын оршин суугчдын газар чи хаяа бүртгүүлэх ёстой. Хаяа бүртгүүлэхийн тулд чамд юу хэрэгтэй бол? Чи дараа нь мэдээж мөнгө чамд хэрэгтэй тийм үү? Энд чамд ашиглах ёстой данс хэрэгтэй болно. Германд яаж данс нийлэхгүй? За тэгээд дараачлан их сургуультай мэдээж очоод өөрийнхөө бүртгэлийг хэлэх ёстой тийм үү? Яаж бүртгэл хийлэх вэ? Яаж хүмүүстэй харилцах вэ? За тэгээд дөрөвт би зүгээр л нэг жишээ. Чи авч байгаа бүдрээд унчлаа гэж бодъё. Чиний хүлчээр шалбараад чамд эмнэлгийн тусламж яарлыг хэрэгтэй боллоо. Эмнэлэгт яаж очих вэ? Эмнэлэгт очихын тулд чамд юу хэрэгтэй бол? Даатгал эндээс хаана нийлэгдэх юм бол? Нийгмийн даатгал чамд байх хэрэгтэй болов уу? Ажил хийлээ гэвэл чамд юу шаардлагатай бол? Ажлын цалингаа яаж авах вэ? Хэрвээ чи татвар төлвөл тэр чинь яаж төлөгдөх юм бол? Чи татвараа буцааж авч чадах болов? Энэ олон нь ерөөсөө би чамайг сандрах гэсэндээ ярьж байгаа зүйл биш. Гэхдээ зүгээр ийм олон зүйлс гадаадд байгаа хүмүүс зайлшгүй хүсээгүй нүүр тулах хэрэгтэй болдог. Магадгүй би одоо бодохны Монголд байсан бол хамгийн гол нь би Монголын яаж ажилтгийг хүмүүс юу яаж ажилд ороод ажлынхаа дараа татвар төлөөд тэр татвараараа яг юу хийдэг, нийгмийн даатгал яаж төлдөг, юу яадаг тэр болгоныг хамгийн доод жишээгээр л гэхэд би 10 жилийнхаа нийгмийн хичээлдэр хичээлээр авч байсан. Тэгэхээр надад ямар нэгэн тийм анхан шатны суурь мэдлэг гэж байсан байгаад тэгсэн чинь надад Германд хүрээд ирсэн чинь би энэ татвар яаж авагддгийг мэдэхгүй. Би ямар нэгэн хэрвээ сурагчийн хажуугаараа ажил хийгээд хэрвээ надад ямар нэгэн байдлаар татвар төлөх шаардлагатай бол би тэрийг яаж төлөх ёстой? Ямар хэдэн төгрөгнөөс ирсүүлээд ямар хувь хэмжээний татвар төлдөг ч гэдэм үү. Тэр бүх мэдлэг надад ямар ч юм байгаагүй. Тийм болохоор хамгийн зүгээр наацхийн жишээгээр хэлэхэд банкны карта тэнд очрлоод авахаас хүсвэл чамд жижигхэн хүний амьдралын нэн шаардлагатай хэрэгцээний experience буюу туршлагуудыг чи хүсээгүй авч байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань бас нэг гадаадд сурах, эх орондоо сурах хоёрын ялгааг нь зайлаад өгч байна гэсэн. Тийм болохоор энүүгээр дамжуулаад энэ жижигхэн амьдралын туршлагуудаас дамжуулаад чи тэндээс ингээд маш олон зүйлсээс сурч авдаг юм шиг санагддаг байхгүй юу? За тэгээд дараагийнх нь хэлэхэд чи тэр болгон хүмүүстэйгээ харилцах ёстой гэж бодлоо. За энэ болгон ингээд жижигхэн одоо энэ хүний амьдралын хэрэгцээнүүд байна шүү дээ. Тэр болгоныг ингээд хийгээд хэрэгжүүлээ явж хаад чамд нэг юм хэрэгтэй болно. Тэр нь харилцах чадвар. За чи ингээд энэ жижигхэн болгон юмнуудыг хийх болгондоо чи тэр хүмүүсийн
тэр хүмүүстэй тэр хүмүүсийн хэл дээр нь харилцах ёстой гэж боддоо. Чи хэрвээ Америк явбал чи англи хэл дээр үнэхээр сайн байх хэрэгтэй. Тийжээс чи ямар нэгэн эмнэлгийн тусламж гисдэг ч юм уу те жишээ нь ингээ ярихад тэрийг авахын тулд чи өөрийгөө зөвөр илэрхийлээд би яг хаана удаад байгаа ямар тусламж хэрэгтэй, би яг ямар нөхцөл дээр байгаа хүн гэдгийг ойлгож чадчих хэрэгтэй тийм үү. Гэх мэтчлэн чамд энэ хүмүүсийг хэл дээр нь, соёл дээр нь харилцах ёстой нэг асуудал одоо харилцах ёстой нэг шаардлага тулгарч ирж байгаа байхгүй юу? Тэр нь чамд бас энэ ингээд гадаадд сурах, Монгол сурах гэдгийг заагыг илүү холтуулаад чи энэ болгоноос туршлага хоримтлуулад энэ болгоноос чадахгүй зүйлс гарч ирсэн ч гэсэн тэрийг чадахын тулд ч юм уу эсвэл чадахгүй зүйлс гарч ирвэл яг тэрнээс нэг бууж өгөх мөр ч юм уу сэтгэл авах эсвэл тэр нэг мэдрэмж авах гэдэг нь чамд илүү нэг хүн гэдэг зүйлээ мэдрэх, хүний амьдрал гэдэг зүйлийг мэдрэх, ямар хэцүү талууд байдаг гэдгийг мэдрэхэд бас илүү төхөн болдог ч гэдэг юм уу, энийг илүү хурцсаж өгдөг юм шиг санагддаг энэ процессыг. Тэгээд энийгээ дагаад хүмүүс би бол гадаадд сурсараа хүмүүс илүү тэр нэг соёл, тэр нэг улсынхаа соёл иргэншил, тэр хүмүүсийн mindset шиг юм уу те, тэр хүмүүсийн нэг нийгмийн байр суурь, нийгмийн нэг хандлагыг илүү хүн ойлгож авдаг юм шиг санагддаг. Тэгээд жишээ нь одоо ингээд германд хүмүүс ямар шүү ааш зантай байна, ямар шүү би бинтэй харьцаатай гэдгийг би ингээд энд байсны хараа нэг жилийн дараа ч гэдэг юм уу яг ингээд за хүмүүс ингүүл наадтай илүү арай ойр дотнод танилцаж ингээд харилцах юм байна. Ингүүл хүмүүс жоохон дургуутдаг юм байна гэдгийг угаасаа мэдрээд авч байгаа байхгүй юу. Тийм болохоор тэр болгонд нь усын овл ясна гэдэг шиг уусаж шингээд тийх болгондоо чи илүү шин зүйлсийг сураад шинэ хүмүүстэй танилцаад шинэ соёл иргэншлийн талаар сурж байгаа болохоор чиний одоо чиний mindset, чиний mind чинь ч гэсэн тэр хэмжээгээр онгоогоод чамд илүү зүйлс ингээд боломжтой арай өргөнөөр харагдаж эхэлт юм шиг санагддаг. Тэгээд энийгээ дагаад юм болгон нэг талтай байх албагүй. Юм болгонд ганцхан solution, ганцхан арга зам байх албагүй. Яг үүндээ Монгол яг юу зөв, яг юу одоо нэг нийгмийн хүрээнд нэг энэ замаар явбал зөв гэдэг зүйл Германд арай өөр байдаг ч юм уу те. Гэх мэтчлэн энэ болгоо ингээд соёлоосоо хамаарч үнэхээр өөр байдаг зүйлс. Тийм болохоор чи ямар нэгэн соёлд очиж сурж ийна, тэр соёл дээр чи амьдрах гэж шийдэж ийна гэдэг чинь чи тэр соёлоос багахан хэмжээгээр хамаагүй, ямар хэмжээгээр хамаагүй, том баг их жижиг хамаагүй чи тэр соёлоос өөр төв шингээж авч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд тийм болохоор тэрүүгээрээ дамжуулаад чиний юмсыг харах өнцөгч нь хүртэл олон талтай болж хувирна, юмсыг ойлгох, ухаан чинь ч гэсэн арай олон талаас ингээд эргцүүлж бодоход чамд хүргэн. Тэгээд энэ бүх жижигэн туршлага чадварууд чамайг илүү хүн гэдэг утгаас нь бүтээдэг юм болов уу гэж би боддог. Тэгээ илүү нөгөө академик төвшнөөрөө ч гэдэм үү юу их сургууль сурж байгаа гэдгээсээ хажуугаар чи энэ бүх зүйлсийг бас л яг сургууль сурж байгаа юм шиг гэтээ хинээрч заалахгүйгээр хинээр шаардлагагүйгээр өөрөө хүсээгүйгээр энийг олж авдаг. Тийм болохоор энэ ингээд чамд гадаадд байхад угаасаа чамайг хүсээгөө дагаад ирэх туршлага болж хувирч байгаа юм аа. Энэ ламаны дэш үзаагаас би сая түрүүнд хэлсэнчлэн одоо гадаадд явснараа надад одоо жишээ нь санагддаг юм болохоор би илүү ингээд хүмүүсийг олон төрлийн хүмүүстэй ингээд танилцаад ингээд найзлаад нөхөд болоод үзсхийн хэрээр надад ингээд ийм юм сонирхолтой хүмүүс бас амьдрал байдаг юм байна. Тэр хэмжээгээр хүмүүс олон талтай, олон амьдралыг харах үнцгтэй байж болдго юм байна. Тэрний хажууд одоо минийх гэдэг нь яг нэг зүгээр жишээ юм байна. Гэтэ наа чи хүмүүс заавалчгүй амьдралыг харах ёсгүй юм байна. Заавалчгүй хүмүүст хийж бодох албагүй юм байна гэдгийг арай илүү жоохон ойлгуулж өгсөн гэх юм уу. Гадаад хүмүүстэй хэл дээр нь харилцах, тэгээ хэл, соёл, нийгэм дээр нь амьдарч өөрийгөө бүтээх гэдэг зам нь чамд өөрөө маш олон зүйлийг сурах болно. Одоо жишээ нь би ингээ анх энд ирж байхад би бол Монголд
ангитай одоо ядчил ангийн хүүхдүүд гээд надад хүрээлэл байд те. Тэгээ хамгийн сайн хоёр найзтай гэр бүл маань байна. Гэр бүлээсээ гадуур гэр бүлийн найзууд нөхөд надад ингээл ер нь маш том юм хүрээлэл байсан. Тэгээд яг би бол Германд яг анх ирэхэд бол надад ямар ч таньдаг найз нөхөд ч гэдэг юм уу ямар ч таньдаг хүн байгаагүй. Тийм болохоор би энийг нийгэмд өөрийнхөө байр суурьд ч юм уу нэг одгирл гэдэг хүмүүс таниулахад тэнд ингээ өөрийнхөө нэг байр суурьтай болохын тулд би яг энэ хүмүүсийн хажууд бол найрлахыг эхэлж байгаа хгүй. Яагаад гэвэл надад таньдаг хүн гэж байхгүй. Энд яг ингээд ярилцлаа суучих надад ойр дотны маань найз энд байхгүй. Гих мэдчлэн. Тийм болохоор энэ зүгээр гадаадад сурах гад ирж байна гэдэг чинь чамд өөрөө маш олон зүйлсийг авчрах том үе таалга болж байгаа гэдгийг хүн ер нь ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүсийнхаа эсвэл тэр улсынхаа тий соёл иргэншээс хүн сурна, хүмүүсээс нь сурна. Сая би хэлсэнчлэн герман хүмүүс яаж ингэ байгаад байна, ямар хандлагатай байгаад байна, би биндээ яаж харьцаад байна, ер нь дэлгүүр хошоо эсвэл ажлын ярилцлага тэр болгон яаж өгдөг вэ? Энэ болгон чинь улс олгонд өөртөө хамгийн наад захаар ярьж хахад ажлын CV ямар шүү харагдах ёстой гэдэг бүтц чинь Монгол шалгуур, Америк шалгуур, Герман шалгуур л байгаа байхгүй юу? Тийм болохоор тэр энэ мэтчлэн ер нь маш олон тийм юу байдаг, ялгаанууд байдаг. Тэгээд тийм нэг ийм нэг давуу талын олон хүмүүстэй уулзаад, олон хүмүүсийг танилцаад, ярилцаж үзснээрээ чи яг амьдралыг харах нэг үнцэг байх албагүй юм байна. Олон үнцэг байж болдгийм байна. Тэрийгээрээ дааж ямар сонирхолтой юм. Миний үнцэг ийм байхад бусад хүмүүс юм байна. Энд чи яг үндэ юм зүгээр л олон хүмүүсийн зүгээр юм нэг ингээд юм зүгээр нэгдсэн юм нэг зүгээр л нэгдэл юм байна штэ. Яг үндэ амьдрал зөв буруу гэсэн зүйл байхгүй. Яг тэр замаар явбал чамд зөв, тэр замаар явбал чамд буруу гэсэн юм ямар ч юм байхгүй гэдгийг илүү ойлгож мэдэж авдаг санагддаг. За тэгээд хамгийн дараагийнх нь 3 дахь миний бол хамгийн их ингээд боддог одоо ч гэсэн ер нь намаа ингээд бас гайхшруулж явж чадж байгаа нэг факт гэвэл дэлхий ямар том болох, ямар олон хүмүүс байдаг болох тэр болгон чамайг ер нь бол би гайхшруулна л гэж бодож байна. Яад гэвэл би бас энийг ингээд өмнө нэг таньдаг хүнтэйгээ таарад ярилцчихсан байхгүй юу? Яг ингээд надад Монгол хүмүүс гэдэг юм уу тийм миний эх оронд би ингээд эх орондоо очиод хүмүүстэй ингээд харилцаад ч юм уу хүмүүсийн зүгээр ингээд гудамжинд явж байгаад нь харахад хүртэл надад нэг юм энерги мэдрэгддэг. Яг нэг Монгол хүний нэг энерги гэх юм уу? Тэгээд тэднэр нь яалтчгүй нэг юм танил тэд юм нэг дотор нэг энерги би тэр хүмүүсээ ингээд яаж ч ингээд тэр хүн надад танихгүй хүн байсан ч гэсэн надад гадаад хүнээс илүү гадаад хүнтэй харьцуулахад хамаагүй танил мэдрэгддэг. Тэр нь ингээд би нэг мэдрэмжээр тэр хүнийг амар танил гэж мэдэрч байгаа гэх юм уу? Тэгээ гадаад хүмүүстэй ерөөсөө тэгж чаддгүй. Тэгээд яг ингээд бодохны гадаадад яг үндэ одоо жишээ нь би ингээд Германд байгаа ч гэсэн Герман цолоо өвшөө олон улс байгаа тийм үү? Тэгээл ингээд цаашаа ингээд яваад өөр хот гэдэг ч юм өөр улс харах тусам энэ дэлхий ямар том юм бэ? Ямар олон төрлийн хүмүүс байдаг юм бэ? Энийгээ дагаад нэг зүйл нь дэлхий ямар өргөн муудам юм бэ? Энэ бүхний дунд бид заримдаа ямар өчүүхэн юм бэ гэж санагддаг гэх юм уу? Тэгээд энэ нь ч гэсэн хүмүүс санагддаг мэдээж байгаа. Тэгээд санагдаж магадгүй. Гэхдээ одоо энэ том энэ том өргөн дэлхийд өөрийнхөө амьдрах, өөрийгөө бүтээх, өөрийнхөө замыг олж явах гэдэг зүйл бол маш том эрх чөлөөтэй нэг зам тийм үү? Чамд эрх чөлөө ч байгаа. Тэгээд нэг талаараа бусдад чиний юу хийх, яг яаж амьдрах, чи яг юу боддог байх тэр болгон үнэхээр хамаагүй. Тэгээд нэг талаараа энэ ингээд
чи ямар ч нэг тийм хүмүүс чи хамаагүй гэж байгаа юм шиг боловч нөгөө талаараа чи юу хийж байгаа чинь хинт ч хамаагүй. Яг ингээд хоёр талаас нь нөгөө нэг ингээд авч болохоор байхгүй юу? Чамд юу хийж байгаа чинь чамд л хамаатай. Гэсэн чамд үнэхээр хамаатай. Чи яг амьдралдаа юу хийж ин тэр амьдралд юуг чи босгох гээд барих гээд зорж ин гэдэг чинь чамд үнэхээр хамаатай. Чамд чинь өөрөө чинь зориг ч гэсэн яг үндэ буцаад ингээд бодонгууд энэ том дэлхийд яг үндэ бид нар бие биендээ амар хамаарал хүмүүс. Яг үндэ би одоо гадаа ингээд явж байгаа хүмүүс надад бүгдээрээ амар хамаагүй. Яг гэвэл миний урд миний өөрийн мань том амьдрал байгаа болохоор тэр хүмүүс ч гэсэн миний амьдрал төдийлөн хамаа байхгүй. Гэдэг утгаараа чамд өөрийнхөө мөрөөдлөө биелүүлээ тий өөрийнхөө зорилгоо хөгөөд өөрийнхөө амьдралыг бүтээхээ өөрийнхөө бүтээх боломж гадаадад ирэх тусам бүр том болдог. Тэгээд энэ том газар чи өөрийнхөө бүтээх замыг олох, энэ өөрийнхөө зорилгыг олох гэдэг чинь чамд үнэхээр олон зүйлсийг нэгт зааж өгнө, хоёрт чимд өөрийгөө танихад амар том хөшүүрэг болж өгдөг. Тийм байна. Тэгээд өөрийгөө ойлгох, өөрийнхөө зорилгыг ойлгох, өөрийнхөө мөрөөдлийг таньж мэдэх гэхээсээ бас илүүтэй чи өөрлөгөө амар ингэж хардаг. Би яг юунд дуртай юм? Би яг юунд дургуя? Би ямар хүмүүстэй байхдаа тухтай мэдрэгдээд байна. Ямар хүмүүстэй байхдаа би тухгүй мэдрээд байна. Юу хийвэл миний цаг ингээд хугацаа амар үр бүтээлчтэй юм шиг надад санагдаж өнгөрөөд байна. Юу хийхээр би тэрнээс ядарч мэдрээд байна. Энэ болгон чинь чамаа ингээд гадаадад байхад бүр илүү хурдан чиний толгойд ингээд орч чаддаг юм шиг санагдаад байхгүй. Яад гэвэл би одоо ингээд бодох нэ. Хэрвээ би ингээд Монголдоо ингээд оюутан хിവэрэ байсан бол би мэдээж ганцаараа ер нь мэдээж амьдрахгүй байх. Яад гэвэл as everybody does, you know. Уусаал бүгдээрээ л яг оюутан болчоод амар ирс шиг ингээд нүчдэг хүмүүс юм байна. Монголд тийм үстэй. Тэгээд мэдээж гэр бүлтэйгээ амьдарч байгаа байх. Тэгээл ингээд бодонгууд миний амьдрал нэг ёсны амар завгүй бас ингээд юм завгүй өнгөрөхөр байгаа байхгүй юу? Яа тэгвэл мэдээж ингээд өдөртөө хичээлдээ яваал тэгээд оройд ирэнгүүд гэр дотор гэрийнхэн байна. Тэгээл гих мэдчлэн ингээд миний ингээд толгой тарих бусад хүмүүстэй харилцаад бусад хүмүүстэй харилцаанд ороод их завгүй амьдрна. Гэхдээ буцаад ингээд өөрийгөө харангууд энэ янгууд надад маш их ерөн жоохон зав байдаг юм уу? Одоо жишээ нь өглөө босоод настай ер нь бол би одоо ингээд хажуу талдаа хоёр хүнтэй л амьдарч байгаа болохоос хэрвээ би яг ганцаараа амьдардаг болвол надтай үндэ ярих юмч байхгүй. Тэр хооронд хүн ингээд бас юм бодно тийм үү? Орой хичээлээс орж ирэх, ажлаас орж ирэх. Тэр болгонд чи ганцаараа байна. Тэр ингээл гадуур ингээл хаяа мэдээж хүн алдахгүй гэдэг юм уу? Эсвэл өөрөө зүгээр ганцаараа явах үед байна. Тэр болгонд өөрийгөө бодно. Тэгэл ганцаараа ер нь гадаадад амьдрах гэдэг бол ер нь л угаасаа яг ганцаараа болж байгаа. Тэрүүгээрээ ч гэсэн өөрлөгөө өнгийж харах амар боломж нэгдэж байгаа гэдгийг бол хүмүүс бас мэдэж аваасаа тэрийг ашиглаасаа тэгээд явж байгаа хүмүүстэй явахаасаа өмнө ч гэсэн тэрийг бодоод аваасаа тий гадаадад очивол чамд үнэхээр их том өөртөө ярилцах орон зай нэгдэж эхэлнэ. Өөрийгөө ойлгох том орон зай гарч ирнэ. Тэгээд тэр нь ч гэсэн илүү бэлтгэлтэй гэхээс илүү бас тэрийг илүү бас юм гоё факт гэж хүлээж аваасаа тэгээд гадаадад очивол надад тийм боломж гарч ирэх юм байна штэ. Яг үндэ сургууль соёл гэхээс илүү тэгээд гэж би бол боддог. За тэгээд өөрийгөө тэгж амар ойлгох, өөрийнхөө юу туртай дургу, ямар зорилготой, ямар мөрөөдөлтэй бла бла бла. Тэр болгоныг ойлгохоос илүүтэйгээр бас надад бол бусдыг хүн амар ойлгохдаг юм шиг санагддаг. Яг буцаад хүн өөрийнхөө амьдралыг ганцаараа ингэ байгаад олон юм хэрэгцүүлээд эхлэхэд хөөе юу болдгоо гэхлээр хуучин өнгөрсөн юу н болсон зүйлс, хуучин өнгөрсөнд гой байсан зүйлс хэрвээ ганцаардвал те хуучин өнгөрсөнд гэрээхэндээ ямар гоё байсан, найзуудаа ямар гоё байсан гэх мэтчлэн юу ингээд хуучныхаа сайхан зүйлсийг ингээд өнгийж харах гэдэг угаасаа санагддаг. Тийм болохоор ч гэсэн хүмүүс ингээд хилдэг ч гадаад очиод гэрийнхнээгаа илүү сандаг, найз нөхдөд илүү сандаг. Тэр болгон чинь яг ингээд хүн ганцаараа байхын эрх нь хүн өөрийнхөө дотор руу
ямар гоё үетэй байсан, миний өнгөрсөнд яв юу гоё болж өнгөрсөн гэдгийг өнгөж хармаар байгаа болохоор тэр сэтгэл чинь нэг тийм халуун дулаан зүйлсээр дутаад байдаг болохоор тийж өнгөж хараад тэгээд тэрүүгээр ингээ хүн хөгдөөд цаашаа за надад ийм хүмүүс байдаг, намайг ингэж хайрлаж исэн хүмүүс байдаг. Тийм болохоор ингээд байгаа шүү дээ гэдгийг өөрөө өөртөө батлаад өөрөөсөө ингээд ой санаандаа ингээд дахиж санахын тулд тиймэрхүү юм болдог. Тэгээд тэнтэс ганцаард хүмүүсийг санах гэсэн үйл явц процесс маань ингээд болоод байгаа байхгүй юу? Гэх ингээд тэгж авах хугацаанд бол миний олж харснаар бол хүн амар их бусдыг ингээд ойлгодог, бусдыг ингээд дахиж тунгааж боддог, хүмүүс надад яаж ханддаг байсан, би хүмүүст яаж ханддаг байсан гэдэг ч юм уу те. Энэ хүрэхэд энэ хол хүрэхэд надад яг үндэ юу хамгийн тусалсан юм. Яг үндэ хүн би ингээд өчигдөр бас ингээд манай ингээд охин ингээд үсэлгээд та бүхний мэдсэж байгаачлан улсын гавьяад тамирчин, саксофон хөгчин манай ангийн охин байгаа. Тэгээд энийг ингээд амар амбардам хэлээ. Тэгээд тэр найзынхаа ангийнхаа охиныхоо харсан подкастыг сонссон байхгүй юу. Тэг яг үндэ тэгэд явал би бол амар олон зүйлсээ санал нийлсэн. Тэрний хамгийн мэдээж санал нийлсэн юмнууд нь энэ нэг нь бусдыг хүн амар ойлгодог. Тэгээ бусдтай яаж харьцаж исэн өнгөрсөнд тэгээ бас одоо ингээд хүн ингээд одоогийн чи ингээд болж ирэхэд хүн хизээж ганцаараа энэ бүх процессыг туулаа ганцаараа юм оргил хүн гэж хизээж байхгүй. Тэгээ яг энэ процесс энэ уурт ингээд замд чамд яг чамтай хин байсан хин чамд ингээд зүгээр нөлөөлж чадсан хин чамд буруугаар эсвэл нөлөөлж чадсан хин чамд нөлөөлөгүй хин чамд амьдрал чинь хэрэггүй хүмүүс байсан чи тэр дундаас алийг нь ялгаж ингээд амьдралаасаа гаргаж чадсан чадаагүй тэгвэл хин чамд одоогийн амьдралд чинь хэрэггүй хүмүүс байгаад байгаа хин чамд хэрэгтэй хүмүүс байгаад байгаа тэр хүмүүстэй яаж илүү хэрэгтэй тэр хүмүүстэй хайртай гэдгээ одоо байгаа дээрээ одоо ойлгож байгаа дээрээ яаж илэрхийлж чадах уу гэдгийг хүн амар их ингээ ганцаараа байсныхаа үр дүнд ингээд бодоод ойлгож чадсан юм шиг санагддаг байхгүй юу? Тийм болохоор хүн гадаадд ирснээрээ одоо өөрийгөө ойлгож, өөрийгөө таньж мэдхээс илүүтэй бусдыг таньж мэдэх, буцаад чиний амьдралд байсан хүмүүсийг таньж мэдхэд амар их туслалтай үзүүлдэг санагддаг. Тийм нэг зүйл байна. Тэгээд та чи одоо хэрэм одоо гадаадд ирэх гэж байгаа бол одоо нэг иймэрхүү зүйлс чамд ингээ гарч ирэн гэдгийг ер нь бол хэлмээр тийм нэг бичлэг байлаа. Сүүлд нь дүгнээд хэлэхэд бол хүн энэ бүхнийг давж туулсан ч гэсэн өөрийгөө яг үндэ бүтнээрээ дүүргэх ч гэдэг юм уу. Одоо би сая өмнө хэлсэндээ хүн ингээд энэ жижигхэн туршлагуудыг, энэ жижигхэн саад утгаруудыг давж гарснараа өөрөө хүн дүүргэж бүтээж байдаг. Яг үндэ бас энэ бүхний ард чи ингээд хангалттай дүүрэн ч гэдэг юм уу, хангалттай хүн гэдэг утгаараа бүтсэн байх нэгт албагүй. Гэхдээ энэ бүхэн чинь яг үндэ яг альва нэгэн зэгт чи яг үндэ бусдаас илүү ч гэдэг юм уу эсвэл чи өөрийнхөө хувьд олж чадхааргүй байсан чи хэрэг их орондоо үлдсэн байсан бол олж чадхааргүй байсан олон тийм туршлага олон амьдралын саад бэрхшээлүүдийг гадаад сурснараа олж мэднэ. Тэр болгон чинь чамд буцаад ирээдүйд амьдралт чинь яг үндэ их сургуульд 1000 диплом хамгаалсан ч гэсэн олж авааргүй чадваруудыг чамд зүгээр бэлэглээд нөгөөтэй өгсөн байх болно гэдгийг л би бол энэ дугаараараа хэлэх гэсэн юм. Энэ бичлэгээрээ та бүхэн ингээд хуваалцах гэсэн юм. Тэгээд хүн өөрийгөө бүтээж өөрийнхөө үн цэнийг бий болгох гэсэн энэ ингээд том урт аялалд маш олон туршлагуудыг хоригдлуулж тэрүүгээрээ өөрийнхөө ирээдүйд хэрэг болох зан чанаруудыг өөрөөдөө бий болгож хуримтлуулж тэр болгоноос суралцаж авдаг. Тийм болохоор ингээд ирээдүйд мэдээж ингээд хуримтлуулсан энэ туршлагууд чинь хэлсэнчлэн ямар ч их сургуулийн дипломтой гүйц хэрэггүй байх болно гэдэгт би ч гэсэн өөртөө бол итгэж тэгээ өөртөө бол ингээд бас ингээд хэлэх гэж бас ингээд хичээдэг. Хамгийн сүүл ингэж нэмж хэлэхэд гадаадд сурна гэдэг бол хэн нэгэнд гоё харагдах. Ямар нэгэн гоё стори хийх. Хүмүүст
brag хийх. Хүмүүст ингээл том ярих. Би тэнд тэгэд сурдаг. Би тэр хотод сурдаг. Би тийм том газар сурдаг. Би тийм том сургууль сурдаг. Гэхдээ ер нь бол ерөөсөө байдаггүй. Чи хэрвээ ямар нэгэн байдлаар сургуулаараа ч гэдэг юм уу байгаа газраараа браг хийж байгаа бол чи тэрийг жоохон бодоод үзээрэй. Чиний авч байгаа одоо мэдлэг чинь хаан авч болохоор мэдлэг юм уу? Одоо чиний үзэж байгаа их сургуулийн хичээлүүд хаан авч болохоор хичээл юм уу? Яагаад гэвэл одоо нийгэмд энэ бүр асуудалтай тийм үү? Хүн бараг их сургуульд заалж очин барин сурах бараг шаардлага болчлаа штэ. Гэхдээ яг хамгийн том энэ хоёрыг зүгээр ялгаатай болгож байгаа юу юм бэ гэдгийг хүмүүс яг ингэж ганцаараа амьдрах энэ бүх туршлагуудыг өөр дээрээ суулгаж авах дээр л гол ялгаа нь оршоод байгаамаа гэдгийг хүмүүс өөрөөсөө бас гадаадд амьдарч байгаа гадаад сурч байгаа хүмүүс ч гэсэн өөрөөсөө ойлгосоо гэж хүсдэг. Тэгээд яг чи хэрвээ гадаадд сурч байгаа бол яг энэ талаасаа жоохон өөрөө бодоод энэ талаасаа жоохон гадаадд сурж байгаа гэдгийнхаа хэргийг гаргах гэдэг юм уу те. Яг тэр талаасаа ингээд хараад тэр талыг ингээд нээж үзье. Олон хүмүүсийг нээж үзье. Амьдралд ямар өнцгүүд байна. Ямар шин содон зүйлс энд миний үзэж харахгүй харж болохооргүй байсан тий харж чадхааргүй байсан тэр юмнууд энд юу байна би яг эндээс юу ингээд мэдэж авч чадах уу би тэрүүгээр өөрийнхөө одоо бодлыг яаж онгоруулах чадах уу би яаж хүмүүстэй ингээ олон төрлийн хүмүүстэй харьцсанараа надад өөрт маань ямар social communication skill надад үүсч болох юм гэдэг ч юм уу те энэ бахныг өөртөө эргэлхийлээд хайгаад өөртөө суулгахыг хичээсэй гэж бодож байна. Тэгээд хүсүүсийг угаасаа гадаад таа хүмүүс эднийг угаасаа чадж байгаа. Гэхдээ хэрвээ чи гадаад амьдраад энэ бүх зүйлийг л жоохон клик хийж болохгүй байгаа гэвэл чиний жоохон дахиад харж байгаа өмсгөө өөрчлөлгөөд ч юм уу дахиад бодоод үзээрэй. Тэгээд гадаад явахаас өмнө байгаа хүмүүс бол энэ дээр илүү ингээд ажиллаж гэдэг юм уу те одоо гадаадд нэг тийм сайхан хоол идээд ч гэдэг юм уу сайхан газраар яваад сайхан зураг аваад зураг татуулаад тэрийг ингээд постлохоос илүү тэр зүйлс чиний амьдралд яаж өөрчлөлт хийж болох гэдэг талаас нь нэг бодоод тэрүүгээрээ ингээд дагаад яваасаа гэж юм бол би бол бодож байна. Тэгээ мэдээж би хэлсэнчлэн хүний амьдралд академик чадвар угаасаа шаардлагатай. Тийм болохоор байгаа газараасаа бүх шороог нь атга гэдэг шиг байгаа газараасаа хамгийн чадлаараа тэр академик боловсролын ч бай, амьдралынхан боловсролын ч бай, хүмүүсээс нь авч болох зүйлсийн бүгдийг хамаатал өөртөө шингээж аваасаа гэж хүсэж байна. Тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд гадаад сурах гэдэг бол зүгээр нэг комфорт зоноосоо гараад нэг тухтай бүсээсээ гараад нэг илүү зүйлс сурах гад илүү зүйлс академиклийн хувьд сурах гад явж байгаа зүйлс ерөөсөө биш. Мэдээж мөн гэтээ энд тэрнээс олон илүү юм байгаа юм шүү. Тэр нь бас бэлтгэлтэй тэг excited байгаарэ. Тэг хэрвээ Герман гадаад руу явах гад зүгээр эргэлзээд ч юм уу зүгээр бодож байгаа хүмүүс байвал энэ давуу тал чамд ямар сонсогдож байна? Энэ давуу талуудыг мэдрэмжин гэвэл чамд ямар сонсогдож байна? Энэ давуу талууд чи гадаадд ирснээр шууд хүссүүсээгөө авч болно. Чи гэтэл эднэрээс алийг нь Монголд авч чадах вэ? Эсвэл чадахгүй вэ? Гэдгийг бодоод тэгээ та бүхэн юу гэж бодож байгаа бас доор комент дээр бичээрэй. За тэгээд хамгийн сүүлд хэлэхэд хүн гадаадд сурна гэдэг нь зөвхөн тархиныхаа хувьд өөрийгөө хөгжүүлэхээс илүү дотоод өөрийгөө илүү хөгжүүлэхтэй холбоотой байдаг гэж би өөртөө хувьдаа боддог. Бас тийм ч гэж найдаж байна. Тийм болохоор та бүхэн энэ тухай бодоод сэтгэл байвал сэтгэлээ бичээрэй. Тэгээ би үргэлж сонсч байна. Тэгээ та бүхэн дүүр яриулмаар байгаа ч юм уу, ярмаар байгаа сэдвүү, сонсмоор байгаа асуулт байвал feel open to ask. Тэгээд миний мэдээж суугийн маань subscribe хийгээд лайк дарвал би бас та бүхэнд энэ бичлэгнүүд маань хүрч байгаа гэдгийг илүү сайн мэдэх боломжтой болно шүү. Тэгээд сая миний ахин нэг бичлэг дээр хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд та бүхэнд жижиг чай, том чай, бас жоохон тус болсон, жоохон мэдхгүй харанхуй байсан асуултанд нь жаахан гэрэл гарах гэж хичээсэн гэж найдаж байна. Тэгээд лата бичлэг маань энд хүрээд өндөрлөлөө. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Баяртай.